Энэ Евразийн яг хуу чөлөөт худалдааны төр хэлэлцээр эдийн засгийн эргэлт одоо эдийн засгийн нөлөө гэхээс илүү би энэ дээр нэг ганц юм онцолж анхааруулад хэлэлцээр одоо эцэлхээс өмнө шийдээсэй гэж хүсэж байгаа юм аа. Тэр юу гэхээр энэ Евразийн төр хэлэлцээрээр та бүхэн эдийн засгийн одоо үр нөлөөгөө нэлээд харж байгаа. Нийтийн эрүүл мэндийн үр нөлөө энээс үүдэж яах вэ гэдэг дээр харж байгаа болов уу гэдэг би бол үүндээ эргэлзэж байна. Юу гэхээр энэ дарааны одоо гайлын татвараас чөлөөлөх листэнд чинь тамхин бүтээгдэхүүн орцсон байгаа. За яг энэ олон улсын одоо худалдааны хилцээр эдрийг харахаар та бүхэн хэлж чинь те архины энэ асуудал, тамхины асуудал, нийтийн эрүүл мэндэд тохирол байдаг асуудал дээр онцгой өөр бодлого явдаг. Улс орон өөрсдөө нийтийн залуучуудынхаа хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд энэ дээр тодорхой гайл татвараар энэ бодлогоо явуулдаг. Гэтэл та бүхэн архин дээрээ ингээ анхаарсан мөртлөө яг одоо манай Монгол улсын хувьд тамхины одоо хувьд бол дандаа импортлогч улс. За даан ялангуяа сүүлийн 3 жилээр ингээ харах юм бол нийт тамхин бүтээгдэхүүний импорт өсөж байгаа. 35% нь яг энэ одоо Евразийн хэлэлцээрд орж байгаа 5 улсаас одоо орж ирдэг. Тэгээ энэ бол 70 сая долларын юм эргэлттэй юу асуудал. Тэгээ манай Монгол улс биш дээ 2003 онд батлагдсан тамхины хяналтын суурь конвенцод нэгдээд орцсон. Тэгээ энэ суурь конвенцээр олон улсын гэрээ хэлэлцэж шүү дээ, тий. Энэ суурь конвенцээр бол олон улсууд чөлөөт худалдааны одоо гэрээ хийхдээ тамхин бүтээгдэхүүнийг бити оруулаач. Энэ бол нийтийн эрүүл мэндийн бодлого явуулах ийм завсар байх учраас энэ дээр гайл татварыг нь чөлөөлдөг хөрөнгө оруулалт дээр нь илүү одоо үздэг энэ байдлыг болооч гэсэн ийм заалттай. Монгол улс энд гэрээтэй. Тэгэхээр энийгээ бариад та бүхэн маань гадаад иргэн яам дээр ч гэсэн мөнх хоригл сайд одоо гишүүн байх үедээ энэ асуудлыг судлаад тамхин бүтээгдэхүүний хувьд манай Монгол улс үндэ лоббинд навтд юм уу? Ерөөсө татвараа нэмж чаддгүй бүр одоо хүүхдүүдийн хувьд бол энэ 3-аас 4,000 төгрөгөөр л нэг пачк тамхины үнэ байгаа шүү дээ. Шим тижээлтэй хоол хүнс авъя гэхээр хамаагүй хямдхан. Тэгээ одоо нийтийн эрүүл мэнд ямар байгаа вэ? Энэ дээр бид нар энэ лобби гэдэг асуудлыг нь одоо болоод үндэ анхаарахгүй бол тамхин вэ нү, вейп нь вэ нү? Үндэ эрүүл мэндийн асуудлаа авахгүй дараа нь энэ эдийн засгийн одоо үр нөлөөгөөс чинь илүү эрүүл мэндээс одоо үүдэн гарах сөрөг үр дагавар гарна шүү. Тэгэхээр энэ дээр та бүхэн энэ олон улсын хилцээрээ бариад энийг гаргах тал дээр ямар нэгэн хүчин чармаалт хийв үү? Нэгдүгээрт би хүн сүдэн аж ахуйн яамнаас асуусан. За Батхүү төрийн нарийн бичгийн дарагтаа бас асуусан. Тэгээ эдгээр болохоор хоорондоо шидэлцээд байгаа яг үнэндээ. Хин нь яг ямар санал өгсөн, энэ дээрээ үнэхээр бодлогоо цаашаа дамжуулсан юм уу гэдэг дээр та бүхэн надад ерөөсөө хариу өгч чадаагүй. Энд сангийн яам нь энэ асуудлаа орхицсон, онцгой татвар нэмэх, гайл майлаа нэмэх, эрүүл мэндийн яам нь орхицсон. Аргаа ядаад улсын хурал дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Энэ асуудлаа зэгцлэхгүй бол болохгүй нэ. Тэгээ ингээд явж хахад хажуугаар нь одоо импортын 35% электрон тамхи гэдэг нь мэдэхгүй шүү дээ бид нар ямар зохицуул. Намжлан гүшүүн 1 минут. Тэгээ татврын тооцоол бол эрүүл мэнд одоо тамхиталтаа бууруулахын тооцоолуудыг хийгээ явж атал 35%-ийн зах зээл дээр нь бүх гайлын 30%-ийн татварыг та бүхэн байхгүй болгох гээд байна. Энэ өөрөө маш сөрөг үр дагавартай. Бид нар онцгой албан татвар нэмээд эн чинь өөрөө дахиад тэгш бус байдлыг үүсгэнэ гэж зөндөө асуудлууд болно. Тэгээ энэ дээр анхаараач. Энэ дээр тэгээ та бүхэн яг хилцээрийн шатанд дурдсан зүйл байна уу? Казахстан улсаас ялангуяа энэ бүтээгдэхүүнүүд их орж ирж байгаа. Энийгээ та бүхэн хэлээч. Архин дээрээ ярьж болж байгаа бол тамхин дээрээ ч гэсэн сөргүүлээд ярьж болно шүү дээ. Тэгээ энэ дээр мэдээлэл авъя. За 6 номер та эднийг ихтгэл үнэмшилтгэрт сайхан хариулт өгөхгүй бол наадах чинь нэг л та нар ч өөрсдөө нэг за одоо нэг явуулахаас аргагүй дээ гэсэн юм шиг хариулт өгöd байгаа. За 6 ган төмөр сайд. Гүйлдэ би бол хэрэгтэй гэсэн юм хатуу байр суурьтай байгаа. Тийм учраас энд авч орж ирж байгаа. Ер нь бол хилцээрээ би түрүүн танилцуулган дээр хэлсэн. Ажлын хэсэг гаргаад 2 хуваасан. Ерөнхий хилцээр дээр Батхүүг бараа бүтээгдэхүүний асуудал дээр би хөдөө аж ахуйн яамыг саналаа гаргаад явуулсан. Зүгээр энэ дээр бодит байдал дээр бол 23 бараа манад үйлдвэрлэгдэж байна. Энэ бараануудаа хамгаалъя гэдэг санал ирсэн. Энэ хилцээрийг сүүлийн одоо 3 сая хугацаанд бид нар хийлээ шүү дээ. Тамхины тухайд бол үнэхээр одоо онцгой албан татвараа маш их хэмжээгээр нэмэгдүүлнэ. Бид эдийн засгийн хөгжлийн яам бол яг ийм бодиттой саналыг эх оны төсөв ярих үед бол оруулж ирнэ. Наанч магадгүй оруулж ирэх байх. Ер нь таны хэлж байгаа тамхиа бид нар хориглох алхам руугаа хүчтэй алхахгүй болохгүй гэдэгтээ санал нэг байна. 23 барааны жагсаалд ирэхэд энэ тамхи орхигдсан байна. Зүгээр яг даваа
сүрэн дарга чи жоохон ихтгэл өмшил муутай байна гэдэг нэг зүйл байгаа. Нөгөө өөрөө хилцээр ихлүүлээгүй хүнд нэг дутагдал гарч ийн. Анханасаа бариад яах ёстой вэ гэдгээ яриад явсан бол би өнөөдөр яг энэ ингэсийн тэрэнд игсэн гэд 100% хариулах байх л та. Явцсан ямиг эцэслээд 7 сарын 3-нд зурцсан. 24 оны 7 сарын 3-нд хоёр тал бараагаа эцэслээд зурцсан. Ийм нөхцөл байдал дээр бид бие жишээлбэл оролцож эхэлж байгаа юм. Зүгээр парламент ер нь эн чинь яг энэ янзаараа бол гарахгүй шүү. Дотоодын зах зээлийг хамгаал гэдэг ийм дуу хоолой олон талаас сонсогдсон учраас бид нар хилцээрээ үргэлжлүүлье гэдэг саналыг тавьж ингээд хөдөө аж ахуйн яамнаасаа за ямар бараан дээр бид нар тариф тавих вэ гэдэг саналыг аваад тэр төвшөнд хилцээр хийгээд ингээ үр дүнгээ би та бүхэнд оруулж ирж байгаа нь энэ юм аа. Өнөөдрийн байдлаар бол нийт тамхины 50% нь бол Солонгос улсаас авж байгаа. Бид нар 23%-ийг нь түрүүн хэлдэг Казахстанаас авж байгаа юм байлээ. Гэхдээ яг хөө тэгээд одоо та бүхэн ба Солонгостой ч чөлөөт худалдааны гэрээ хийнгээ явж байгаа. Энд дээр чинь тулгуурлал ингээл тамхины асуудал чинь хяналтгүй л болох гэдэг шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа. Тэгээ одоо хэрвээ хилцээр хийх бас нэг боломж энэ чинь зөрчилсөөр орж ирж байгаа. Гишүүдийн парламентын саналыг та бүхэн тусгах ёстой. Гадаад хэргийн яамын FTC буюу тамхины хяналтын суурь конвенцийн 5-ын 6-гаа бариад чөлөөт худалдааны гэрээ хэлцэлтээр тамхин бүтээгдэхүүний асуудал дээр бодлого дээр ийм байна. Манай улсын нэгдэж орсон гэрээ байна гэдгийг дахиж нэг хэлцээр хийгээд үзээч. Та бүхэн мэдээж засгийн газрын түвшинд ажиллаж байгаа зөвхөн хүнсгүтэй аж ахуйн яамнаас гадна эрүүл мэндийн яам ч гэдэг юм уу бусад салбарын яамнаас энэ саналуудыг юу н авсан юм уу? Тэгээ ийм нэг цогцоор нь та бүхэн масахгүй зөвхөн нэг бараа үйлчлэгээний гэхээс эн чинь дараа нь улс орны бүхий л одоо төрлийн бодлогод үйлчлэх учраас энэ дээр анхаараа дахин хилцээрээ хийгээд энэ тамхи гэдэг бүтээгдэхүүнийг энэ галийн дотроос чөлөөлөх асуудал дээр одоо энийг одоо автгал дээр анхаарч өгөөч л гэж хэлмээр байна.